Хадны зураг төслийн удирдагч Монгол улсын ерөнхийлөгчийн хамгийн газрын дарга цагаан энэхүү олон улсын хурлыг удирдах явуулнаа. Таныг гэмдэрт урьж байна. Эрхэм хүндэт ерөнхийлөгч, эрхэм хүндэт гадаад дотоодын зочид, төлөөлөгчдөө, эрхэмсэг хатагтай ноёдоо, Монгол улсын ерөнхийлөгч, ЮНЕСКОгийн ивэл дор, Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газар болон шинжлэх ухааны академийн түүх археологийн хүрээлэнтэй хамтран Монгол улсад зохион байгуулж байгаа хаданд мөнхөлсөн урлаг, түүх, ойлгох, ярилцаа сэдвт олон улсын хурал, экспертүүдийн хурал хүрэлцэн ирсэн та бүхний энэ өглөөний амар амгалан айлтгая. Манай хурлын танхимд Монгол улсын ерөнхийлөгч сая морилон ирлээ. Энэ хуралдааны танхимд ЮНЕСКОгийн нийгмийн болон хүмүүнлэгийн шинжлэх ухааны секторын нийгмийн өөрчлөлт, соёл хоорондын харилцааны хэлтсийн захирал Бадарч болон түүх археолог, урлаг соёл, төр хүмүүнлэгийн зүтгэлтэн, түүх соёлоо хөндлөн дээдэлдэг, судалдаг гадаадын 10 гаруй улсын эрдэмтэд, Монгол улсаас 7 эрдэмтэн мөн энэ хуралд 100-аад хүмүүс хүнд зочноор оролцож байна. Энэ төслийн удирдагчийн хувьд энэ хурлын зохион байгуулалтын талаар та бүхэнд одоо товч танилцуулъя гэж бодож байна. Өнөөдрийн хуралд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэж ирсэн гадаадын эрхэм хүндэт зочдоо товч танилцуулъя. Америкийн нэгдсэн улсаас бол 3 эрдэмтэн ирсэн байна. Вашингтон ДС дэх Смитсоны хүрээлэнгийн хойд туйл судлалын төвийн захирал доктор Уильям Фицхью, хадны зураг ба археолог, уялдаа холбоо, сэдэв болон он цагийн хэлхээсийг нээн илрүүлэх сэдвээр илтгэл тавина. Мөн Орегоны их сургуулийн профессор доктор Эстер Якобсон Монгол Алтай нурууны хадны зураг, чулуун дээр үлдсэн эрт галвын байгаль орчны ул морь сэдвээр илтгэл тавихаар ирсэн байна. Мөн Дорнод Теннесси мужийн их сургуулийн профессор доктор Ричард Кортун Билүүтийн хадны зургийн цогцлбор Монгол Алтай нуруунд дах эрт галвын шүтэн газар. Мөн Австралиас ирсэн хүндэт зочин хадны зургийн талаарх судлалын олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал доктор Роберт Беднарк хадны зураг судал шинжлэх ухааны үүднээс хандхан. Испани улсын Экстремадур тойргийн засгийн газрын соёлын департаментын археологийн газрын дарга доктор Иполито Колладо Гералдо дэлхийн хамгийн эртний хадны зургийн талаар, Оросын шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга эрт галвын урлаг судлалын төвийн эрхлэгч доктор Екатерина Девлет ЮНЕСКОгийн соёлын өвийн урьдчилсан жагсаалтанд орсон хадны зураг бүхий газруудын тухай илтгэл тавих юм а. Мөн Екатерина Девлетийн ээж нь бас алдартай судлаач байсныг монголчууд бас мэднэ. Мөн Английн Бристолийн их сургуулийн археолог болон хүн судлалын тэнхимийн профессор доктор Жорж Нэш хуучны үлгэр домгийг шинээр зурглан үзүүлэх нь энэ төв чилийн Валаразо хотын эртний дүүрэгдэх граффитийн цогцлбор сэдвээр, мөн Хятадын хадны зургийн урлагийг судлах холбооны захирал доктор Яша Жан Өвөр Монгол дахь Яншан уулын хадны зураг дахь нүүрний багуудын дүрсний уг гарлыг судлах сэдвээр илтгэл тавих юм а. Мөн Бүгд найрамд Солонгос улсын Күнхи их сургуулийн доктор профессор Ён Сун Уг, мөн доктор Хван Сан Ил нар Галууцны үеийн Илсан хотын Тэвэ мөрний дунд болон Адаг хавийн хүмүүний амьдрал байгаль өөрчлөлтийг харуулсан сэдвээр Японы Тохоку их сургуулийн зүүн хойд судлалын төвийн захирал доктор Хироко Ока эрт галвын энэ үе хэрхэн түүхийн нэг хэсэг болох Монголын түүх судлалд эрт үеийг тусгасан байдал, мөн Азербайджаны Габустаны түүх уран сайхны үндэсний музейн эрдэмтэн нарийн бичгийн дарга Рахман Абдуллаев Габустаны хөрөл зэвсгийн үеийн хадны зураг ба тэдгээрийг тайлбарлах арга зам гэсэн сэдвээр илтгэл тавих юм а.
Мөн Монголоос өнөөдөр 7 эрдэмтэн илтгэл тавина. Археологийн одоо амьд түүх, өв тээгч гэж бараг хэлж болохоос Монголын нэрт эрдэмтэн шинжлэх ухааны түүх археологийн доктор профессор Сэвэн Доржгой Монгол Алтай нурууны хадны зурганд мөнхөрсөн эвэрт амьтад соёл урлагийн их сургуулийн доктор профессор Дулангой Аршаан хадан дахь тамга бүжигчин зургийн нууцыг тайлах нь Монгол улсын соёлын гавьяа цэцгэлтэн доктор Аким Гуа Магийн Дэвид үнэхээр Монголоос олдсон. Шинжлэх ухааны технологийн их сургуулийн доктор профессор Болдбаатар Монголын зарим хийсвэр хадны зургийг тайлбарлах нь. Урлаг судлалын дэд профессор зураач баримлч доктор Бадрал хадны зураг дахь хүний нүүр царайг ажиглах нь. Шинжлэх ухааны академийн түүх археологийн хүрээлэнгийн доктор Батболд Говьалтай нуруунд дахь хадны зургийн цогцлбор шинжлэх ухааны академийн философийн хүрээлэнгийн Баяулгын аймаг дахь судалгааны төвийн эрхлэгч доктор Өмөрбек Монгол Алтын хэмцгийн хадны зураг сэдвээр 3 салбар хуралдаанд илтгэл тавих юм аа. Мөн энэ хуралдаанаас гадна та бүхэн орж ирэхдээ ажигласан байх бидний өвөг дээдсийн үлдээсэн хадны зургаас сэдвүүлж зурсан Тэнгис улдын одоо хадны зургийн хэсэгчлэн үзэсгэлэн бол гарч байгаа. Үүнээс гадна элчин сайд доктор профессор Цахилгаан Гуайн эмгэтгэн боловсруулсан Алтан хадны чулуун шестер номын нээлт болно. Өнөөдөр өнөө орой 18:30-аас Улсын дуур бичгийн Эрдмийн театрт Дулам докторийн цомнол тайллаар бүтээсэн Хөмөргөн гурвуулжин этно модерн бүжгэн жүжиг болно. Энэ өдрүүдэд үндэсний түүхийн музейд дэл уулын хадны зураг сэдвүүд үзэсгэлэн тус гарч байгааг та бүхэн сонирхолдуулахад таатай байна. Өнөөдрийн хуралдааны үйл ажиллагааг Монголын үндэсний олон нийтийн телевиз мөн малчин телевизээр бол дамжуулж байгаа гэдгийг хэлье. Хуралдааны үйл ажиллагаа бол Монгол, Англи орчуулагтайгаар явагдана. Ер нь хатагтай ноёд Монгол улс маань өргөн удам газар нутагта хөрсөн доороо хөрсөн дээр асар их баялагтай гэж бахархдаг. Гэтэл тэрхүү баялгуудын нэг нь бол бидэнд үлдээсэн хаданд мөнхөлсөн урлаг, уран зураг байсан гэдгийг бид тэр бүр сайн ажигладаггүй явж ирсэн үнэ. Энэхүү түүх соёлын дурсгалын талаар манай Хэрдэмтэн Дамжин сүр намнанд орж хөдөөгийн пэрнэлээ болон өнөө цагийн одоо нэвтрхий тойл болсон Сэвэн Доржгой түүний олон шавнар түүх археологийн эрдэмтэн судлаачид гадаад дотоодын эрдэмтэнтэй хамтран судалж дэлхийн нийтийн анхаарлыг хандуулж ирсэнд гүнээ талархаж байна. Бидний өвөг дээдсээс үлдээсэн энэхүү гайхамшиг түүх дурсгалуудыг олж нээх, таних, цаашлаад унших, хадгалж хамгаалах гэд олон ажил ундурах нь ойлгомжтой. Монгол орон бол үнэхээр олон хадны цогцлбор зургуудтай зөвхөн хойд урд баруун одоо дөрвөн зүгийн төлөөлөл болгож жишээ хэлье. Монгол орны хоймор нутаг Хөвсгөл аймгийн Уушкин өврийн эскэрч буй эмэгтэй хөрөг бүхий гайхамшигт буган хөшөө байдаг. Баруун Алтайд гэхтэл ЮНЕСКОгийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Алтай хадны зургийн цогцлбор бий. Өмнө зүгтгт бол дэл уулын хэдэн мянгаар тоологдох одоо гайхамшигтай юр бусын зургууд байгаа. Зүүн зүгт бол Хинтээ энэ нурууны Аршаан хаданд одоо манай төрч ёсны түүхийг илэрхийлсэн бас гайхамшигтай давтагдшгүй хөшөө дурслууд их олон байгаа. Тэгээд энэ хадан мөнхөлсөн урлаг сэдвүүд энэ хурлыг Монгол Улсын ерөнхийлөгч ЮНЕСКОгийн ивэлдор зохион байгуулж байгаа. Тэгээд энэ хурлыг зохион байгуулж өнөөдрийн одоо энэ хурлыг зохион байгуулахад гүн тусалцаа үзүүлсэн байгууллагыг бас хэлье гэж бодож байна. Энэ нь бол Оросын холбооны улсын соёлын харилцаа нэгдмэл ертөнц олон улсын сан түүний ерөнхийлөгч Руслан Баярамов, Монгол улсын шинжлэх ухааны технологийн их сургууль, чулуун шестер, мэрэгэн ном зэрэг төрийн бас байгууллага, Монголын үндэсний музей, шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүд, Монголын үндэсний олон нийтийн телевиз, малчин телевиз, дуур бичгийн Эрдмийн театр, соёл урлагийн их сургууль гээд олон байгууллага хүмүүсийн хүчин чармай шингэснийг талархан тэмдэглэж байна. Ингээд энэ хадан мөнхөлсөн урлаг олон улсын хурлыг хийх санаачлагыг анхнаас нь дэмжсэн мөн Алтай нурууны алдарт одоо 3 цэнхрийн агуу Ямаа усны хадны зургийн ойролцоо төрж тэдгээрийг одоо үзэж өссөн
хүн бол Монгол улсын ерөнхийлөгч захиагийн элбэгд орж байгаа. Ингээд таныг энэхүү олон улсын хурлыг нээж үг хэлнэ хэмээн эндэрт урьж байна. Урилгыг хүлээн авна уу? Баярлалаа. За энэ төрөлцсөн ирсэн эрхэмсэг хатагта ноёдын энэ өглөөний төм амгалан айлтгая. Тэгэхээр энд олон жил энэ хадны урлагийг судалсан ийм хамт олныг төлөөлсөн олон алдартай эрдэмтэд судлаачид манай археологчдын төлөөлөл энд хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээ өнөөдөр бол одоо энэ хүмүүсийн баяр болж байна гэж би хувьдаа ойлгож байна. Өөрсдийнх нь хийж судалж, амьдралаа зориулж, тэр мэрэгжлийг эзэмшиж явсан тэр гайхамшигтай зүйл нь олонний анхааралд хүрэх бол одоо энэ хүмүүсийн их том баяр. Тэгэхээр нэг талаасаа энэ бол эрдэм шинжилгээний судалгааныхаа бүтээл, санаа оноогоо солилцох хурал, нөгөө талаас бол энэ бол ийм сайхан баяр юм аа гэж ингэж бодож байгаа юм. Тэгээ би хувьдаа энэ хуралд оролцож байгаадаа туйлын баяртай байгаа. Би бол энэ Алтайн одоо өндөр ууланд төрж хөлд орсон юм хүн байгаа. Тэгээ багаасаа энэ хадны зургийг сонирхож, гайхаж ингэж л энэ одоо орчлонтой танилцсан. Тэгээ ямар учиртай юм бол гэж гайхаж, үзэж тэр хадны зурагт байгаа тэр мэдээлэл, тэр зургийн учрыг тайлах гэж нэг үгээр хэлбэл хорвоотой танилцсан анхныхаа зам мөрийг хадны зургаас эхэлсэн гэж ингэж хэлж болох юм ба. Тэгэхээр ер нь Монгол улсын уудам газар нутагт амьдарч байгаа манай хөдөөгийн малчдын үр хүүхдүүд бол ийм л замаар өсч бодсон ийм хүмүүс байдаг. Тэгээд энэ хадны зураг гэдэг эргүүлээд биднийг болвол энэ Монгол ахуйдаа хайртай болгох, үүнтэйгээ холбоотой байх, өвөг дээдстэйгээ одоо өвөг дээдсийнхаа тэр бүтээсэн хийсэн зүйлийг хайрлах, Монгол ахуйгаа ойлгох бас ийм сэтгэл зүг, ийм зүйлийг бидэнд багаас нь суулгаж өгдөг байх гэж ингэж бодож байгаа. Тэгээ манай Алтайн улс бол их өвөрмөц, өвсөн тачирхан, хад нь бол их өндөр. Бас төрсэн хүмүүс над шиг юм намхан. Гэтэ өндөр хүмүүс вэ л дээ. Тэгтээ их чанартай. Тэр ургаж байгаа өвс, тэнд байгаа мал амтан, тэнд байгаа амьдрал гэдэг бол маш их тийм чанартай, өвөрмөц. Би хувьдаа бол бараг хаанч давтагдахгүй гэж боддог. Тэнд бол тэнд байгаа хүмүүсэл амьдрах, нүүх, орших ийм хөвзөөята бас их хүнд сорилтыг туулж амьдрал нь жилийн 4 улиралд үргэлжилж байдаг ийм улсууд байна. Тэгэхээр ийм гайхамшигтай одоо бүтээл дотор одоо эхээс унахтаа л бараг энэ одоо хадны энэ галерей дотор төрсөн, хөлд орохдоо л энэ галерей дундуур мөлхөж ингэж өссөн ийм бас улсуудын хувьд бидэнд одоо энэ олон орны эрдэмтэд манай судлаачид ингээд цуглаад энэ тухайга ярих гэж байгаад бол их баяртай байна. Тэгээ Монгол улсын хувьд бид нар бол энэ одоо үйлсэд, энэ ажилд өндөр ач холбогдол өгж байгаа. Үнэхээр өхөөс ч өөр аргагүй байна. Тэгээд ерөнхийлөгчийн хуваар бид нар ярьж байгаа судлаачдынхаа ярьсан хэлсэн зүйлтэй уялдуулаад ЮНЕСКОд ийм одоо санал тавьсан. За Монгол улс ийм санаачлаг гаргаж байна. Энэ хадны одоо энэ зураг, за энэ бүхнийг судлах, хадны энэ урлагийг судлах ийм одоо үйл ажиллагааг үргэлжлүүлье. Олон улсын хурал хийдэг болёо. Энэ бол ер нь Монгол улсын санаачлаг гэж ингэж бүртгүүлье. Тэгээд ЮНЕСКОгийн бие даасан төсөл болгоё. Энэ бол одоо нэг их сургуулиуд, судлаачид тусдаа хийгээд явдаг зүйл биш. Ер нь энэний төлөө явж байгаа олон улсын эрдэмтдийг нэгтгэхье.
гэсэн ийм одоо санаачлага гаргаж байгаа. Тэгээ бид нар ер нь энэ ондоо багтаад энэ санаачлагаа ЮНЕСКОд төсөл болгоод шийдвэр гаргуулахын төлөө ажиллана гэж бодож байна. Тэгээ ЮНЕСКОгийн ерөнхий нарийн бичгийн дарга Ирина Бокова бол одоо бид бол маш их ойрхон хамтарч ажилладаг. Бие биенээ их дэмжиж явдаг ийм хүн байгаа. Их сайн харилцаатай. Дээр нь одоо ЮНЕСКОд ажиллаж байгаа манай Бадарчгүй өнөөдөр ирсэн байна. Ер нь энэ үйлсэд бол хамгийн их одоо санаа тавьж, хөв нэмэр оруулж, энэ олон улсын байгууллагатай Монголын энэ санаачлагыг уйж холбохын төлөө их одоо зүтгэж байгаа ийм хүн байна. Тэгэхээр энэ санаачлагын анхны одоо их том үйл явдал бол өнөөдрийн хурал болж байгаа. Ер нь цаашаа олон улсад дэлхийд бол ингэж нэрлэгдэж явах бах. ЮНЕСКОгийн төсөл, хадны урлаг, Монголын санаачлага гэж. Ингэж бас Монгол улсын нэр орсон нэг юм олон улсын одоо сайхан санаачлага үлдэх гэж их баярлж байгаа. Тэгээ би үнэхээр одоо цаг заваа гаргаж супер бизи одоо маш их завгүй ийм эрдэмтэд улсууд Монголд ирсэнд их баяртай байна. Та нарт их баярлалаа. Тэгээд нэг их баярлсан юм бол энэ одоо дэлхийн 5 твийн төлөөлөл байна. Энэ бол одоо их гайхамшигт. Австралиас хүн байна. Африкаас судлаач ирсэн байна. Их сургуулиас. Хойд Америкаас ирсэн байна. Европоос байна. Азиас байна. Тэгэхээр одоо дэлхийн 5 твийн энэ урлагийг одоо судалдаг, үздэг ийм одоо хүмүүс нэг дор цуглана гэдэг бол бас их гайхамшигтай үйл явдал гэж би хувьдаа бодож байна. Тэгээ өнөөдөр манай Монгол улсын нийслэлд ингэж цугласанд бол баяртай байгаа. Манай нэг яруу найрагч хэлсэн байдгийн одоо дэлхийд хамгийн олон хоёр бөхтэй тэмээтэй нь Монгол гэж. Энэ дэлхийн хадны урлаг одоо хамгийн гайхамшигтайгаар хадгалагдаж үлдсэн улс бол магадгүй Монгол улс байж магадгүй гэж би хувьдаа бодож байгаа. Тэгэхээр энэ зүйл бид нар үнэхээр онцгой анхаарал хандуулах ёстой. Дээрээс нь бид нар санаачлаг гаргаад энэ жил Аз Европын одоо удирдагчдын дээд хэмжээний уулзалтын 7 сард Монголд болох гэж байна. АСЕМ гэж нэрлэдэг. Тэгээ манай зарим уран бүтээлчид санаачлаад яг энэ хадны зургийг яг тэр үеийнхэн зургаар нь одоо манайхан бол орсоор их ярьдаг Ирсүнг гэж нэрлэдэг. Тэрнийг буулгаад холс дээр буулгаад тэгээд ингээ өнгөөр ялгацсан та бүхэн харсан баг. Өөр нэмсэн юм байхгүй. Бид энэ зургийг тэр АСЕМ хуралдах гол одоо тэр танкимын хананд үзэсгэлэн болгож гаргах гэж. Тэгээ манай хойд хөршийн ерөнхийлөгч Владимир Путин хараад ийм гоё одоо урлаг байна. Манай урд хөршийн ерөнхий сайд одоо Лихи Чан ирээд ингээд хараад. Тэгээд Аз Европын 53 орны төр засгийн тэргүүн ирэх гэж байгаа шүү дээ. Тэгээ үнэхээр одоо их сонирхох юм бол бид нар бэлгэлье гэж. Та бол зөвхөн харах биш өрөөндөө авч тавиараа гэдэг. Тэгээд энэ эрдэмтэн судлаачид энэ хүмүүсийг дэмжээрэй. Ийм том одоо хөдөлгөөн явж байгаа. Бид бол хамгийн сайн сайхан зүйлээ харуулна. Гэхдээ бидний бүтээсэн хамгийн сайн сайхан зүйл бол бидний өвөг дээдсийн бүтээсэн зүйл байна. Тэгэхээр энэ бол их одоо сайхан юм а. Би хувьдаа бодоод байгаа. Энэ тэр хадан дээр тэгэж олон мянган жил үлдтэлэн тийм одоо урлаг үлдээн гэдэг бол тэр бол маш их хүч оюун ухаан шаардж байгаа. Би хувьдаа өнөөдөр бол одоо бид нар ингээд утсаар мессеж бие рүүгээ явуулж байгаа. Бидний өвөг дээдсийн үлдээсэн, бидэнд үлдээсэн мессеж гэж хараад байна л. Тэгээд тэд нар тэрнийг зурж байхдаа бодж л байсан баг. Ер нь хүн бол хойч үе боддог. Гэхдээ нэг ухаантайхан шиг улсууд төрөөд бидний энэ одоо явуулж байгаа мессежийг нэг задлж уншаасаа гэж. Бид чинь одоо ийм тэрэг хөлөглөөд, ийм сүх тэрэгтэй, ийм хувцас өмсөд явдаг байсан. Ийм ан хийгээд явдаг байсан. Бид чинь одоо ийм ёс зүйтэй, ийм одоо амьдрал ахуйн, ийм хэвшилтэй байсан улсууд шүү гэж. Тэр үед фотоаппарат байгаагүй. Тэр үед энэ одоо янз бүрийн зураг зурдаг, будаг энэ төр гарч ирээгүй байсан.
Тэр үед биер үзгийн тухай ойлголт байсангүй л дээ. Тэр үед одоо энэ Apple-ийн энэ одоо ухаалаг гар утас гараагүй байж. Би 10,000 жилийн өмнөх үеийн тухай яриад байна л да. 30,000 жил, 20,000 жил. Тэдний ганц үлдээх боломж бол хадан дээрээ зурж үлдэх. Монголын хүүхдүүд хөдөө байгаа хүүхдүүд бол газар дээр ингээд зураг зураад одоо энэ төв суурин газрын улсууд бол цаасан дээр хүүхдүүд нь зураг зурж одоо эрхэлж өсдөг. Бид нар бол газар дээр л зураг зурж өссөн улсууд. Тэгээ бас хадан дээр зурх гэж үлддэг. Тэр хадан дээр одоо хийх гэж байгаа юм бол тэгэж үлддэггүй. Тэгэхээр энэ ямар технологи хэрэгэлсэн. Би бол маш өндөр технологийн төвшөнд тэр үед хүрсэн байж гэж бодож байгаа. Тэгээ одоо бол би энэ улсууд баярлж байгаа гэж бодож байгаа. Тэр 12,000 жилийн өмнө зурж исэн зураач бол өнөөдөр тэгээ миний тэр нэг зурсан зургийн тухай одоо ингээд бидний өрсөд ярьж байна шүү дээ гэдэг. Би өвдөө түүнд итгэдэг. Тийм үргэлжлэл байдаг гэдэгт би итгэдэг хүн л дээ. Миний тэр мессежийг тайлж уншиж гин гэдэг. Тэгээ энэ тухай та нар одоо эрдэмтэд энд ярих гэж байна л да. Энэ бол гайхамшигтай зүйл юм аа. Энэ бол одоо бидэнд үлдээсэн магадгүй одоо дэлхийд хамгийн одоо сайн хадгалагдаж үлдсэн урлагийн төрөл гэж би хараад байна л да. Тэгээ үүний гайхамшиг бол бүр хүн төрлөختний тэр нөгөө явж байгаа замналыг харуулж байгаа. Эртний 30,000 жилийн өмнөх хүмүүс юу бодож исэн, 20,000 жилийн өмнөх нь юу бодож исэн, 10,000 жилийн өмнөх улсууд юуны төлөө байдаг байсан гэдэг тэр түүхийг ингэж гаргаж ирж. Тэгэхээр энэ улсууд бол бидний өвөг дээдс чинь тийм ухаантай байж л хадан дээр зураад үлдээч, агуун дотор одоо зураад үлдээе гэдэг ийм гайхамшигтай ухаан тэр хүмүүст байсан байна. Одоо бол бидний ухаан хүрэх ёстой. Эннийг хадгалахад, эннийг судлахад, эннийг тайлахад одоо энэ 10,000 жилийн дараачийн үеийнхний ухаан бол хүрэх хэрэгтэй байна л. Тэгээ 2011 онд ЮНЕСКОгийн ерөнхий захирал Монголд айлчилсан Ирина Бокова. Тэгэхдээ энэ Монгол хадны зургийн өвийг дэлхийн өвийн жагсаалтад бүртгэсэн одоо тэр бүртгэлийг надад одоо гардуулж өгч исэн батламжийг. Энэ бол Алтайн одоо Монгол Алтайн хадны зураг гэж түрүүн би ярьсан. Бид нар нэмээд дахиад 2 одоо санал тавьсан байгаа. Цагаан салааны хадны зураг, Хойд Синкрийн агуун хадны зургийг одоо бүртгүүлъя гэдэг. Үнэхээр ЮНЕСКО гэдэг бол энэ дэлхийн урлаг, соёл, энэ одоо боловсрол, энэ бүхнийг л хариуцаж авч явдаг үлдээх юм ёстой байгууллага. Үнэхээр энэ байгууллага бол би өөрийнхөө үүргийг мундаг ухамсарлаж байгаа юм байна гэж үзэж байгаа. Бидний тэр тавьсан 2 саналыг ер нь урьдчилсан байдлаар бүртгэж авъя гэсэн ийм одоо хэлэлцүүлэг явж байгаа гэж ойлгосон. Энэний төлөө л энэ байгууллага ажиллах ёстой гэж бид үзэж байгаа. Бид гишүүн орон учраас. Тэгэхээр ингээ Монголоос наадзах нь 3 ийм одоо гайхамшигтай одоо өв бүртгэгдэх нь. Монгол Алтан хадны сүг зураг гэдэг бол хэдэн километр үргэлжилсэн. 10 хэдэн километр гэж ярьдаг шүү дээ. Тэр ийм байгалийн зүгээр л галерей байж байгаа. Тэгээ би бас өнөөгөө бодож ирсэнгүй. Нэрээ би ч одоо 30 жил зураг цуглуулж байгаа. Одоо миний хобби бол зураг цуглуулдаг хоббитэй хүн бэ. Гэхдээ эн чинь одоо намайг төрөхөд одоо надад суулгаад өгсөн байсан юм байна шүү дээ. Энэ зурагны төлөө явдаг ч. Тэгэхээр энэ хадны зургийг үлдээхийн төлөө одоо ийм байна гэдэг чинь ерөөсөө мдээгүй байхад одоо надад тийм далд мессеж бол одоо бидний өвөг дээдс явуулсан юм байна гэж би өвдөө ойлгож байгаа. Тэгэхээр ийм ариун үйлсэд одоо нэгдэж байгаад одоо их баяртай байна. Энд бас бидний анхаарах шаардлагатай зүйлүүд байгаа. Одоо ингээд цаг уурын өөрчлөлт явж байна. Хадны хөвд одоо янз бүрийн хаг гэж ярьдаг. Энэ юм ургаад янз бүрийн болоод энэ хадны зургууд бас өргөдөх, алга болох ийм байдал руу яваад байна. За дээрэс нь одоо хүмүүсийн энэ үйл ажиллагаа, энэ дэлхийн хүн амчууд асар их олширж шít. Урд нь бол хүн очиж харддаггүй хадгалагдаад ирсэн тэр гайхамшигтай зүйл одоо алга болох, очоод одоо түүнийг гэмтэх янз бүрийн бас ийм зүв бус тийм одоо дорой сэтгэхүйтэй улсууд байна л да. Тэгэхээр энэ бүхнээс бид нар хамгаалах ёстой. Тэгээ энэ бүхнээс хамгаалах ганцхан арга бол тэнд амьдарч байгаа
тэнд өсч төрсөн тэр хүмүүстэй л хамтарч ажиллах. Тэгээ эхний ээлжинд бүртгэж авъя. Манай өвөлжөөний хажууд нэг ийм хадны зураг байдаг. Манай одоо Зуслангийн хажууд ийм хадны зураг байдаг. Монголчууд чинь 4 улиралд одоо бараг 10 хэдэн удаа нүүж бөөрээ сольдог ийм гайхамшигтай улсууд л да. Тэгээд тэр очисон газар бүхнээ л манай Монголын малчид тэр хүмүүс л одоо энэ бүртгэлээ хийхэд тэгээд наашаа өгтөл бид нар бол гайхамшигтай юм өвийн цуглуулгатай болчих боломжтой. Ер нь тэгж явж байгаа, тэгж хамгаалж байгаа малчид тийм улсууд, орон нутгийн улсуудыг ч гэсэн бид нар цаашаа урамшуулах хэрэгтэй. Ингэж чадах юм бол бид нар бол энэ гайхамшигтай өвөө бол хадгалж үлдээн л дээ. Тэгээд дээрэс нь ингээд зургаар, видеогоор одоо бүх янзаар аваад өнөөдөр бол технологи маш сайн боломжууд байна. Тэгээд хадны зургийн ийм одоо 3D тийм одоо галерей, тийм юмч гаргаж болно. Тэгээд дэлхийд ингэж орж үздэг. Одоо хүмүүс хүн төрлөختөө одоо гайхдаг нөгөө Пикассогийн үнэтэй зураг гэж одоо бидний өвөг дээдс одоо Пикассогоос дутхгүй зурсан байгаа шүү дээ энэ нь. Тэр сюрреалист, импрессионист гэл одоо янз бүрийн зургууд. Бүр гайхалтай. Яаж ингэж бүтээж чадваа? Юун Пикассо? Тэгэхээр ийм одоо өв байгаа. Тэгэхээр эннийгээ бид нэр таниулахад одоо та бүхний ирсэн, та бүхний ярих гэж байгаа энэ зүйл бол гайхамшигт. Дээрээс нь бид нар зөвхөн хадны зургийн тухай яриад байна. Хадан дээр бидний өвөг дээдс бол одоо гайхамшигтай шүлгүүд бичиж үлдээсэн байдаг. Дуу бичиж үлдээсэн байдаг. Тэр одоо тухайн үед бий болсон. Одоо өнөөдөр бид нар заримдаа ярьдаг. Насан туршид нэг тохиох том үйл явдал болж гин гэж. 100-д нэг тохиох том үйл явдал болж гин гэж ярьдаг. Тийм үе биш шүү дээ, тийм үйл явдал. Тэгээд ингээ харж байхад яг тийм үйл явдлаа хаданд одоо бичиж үлдээсэн байдаг. Тэгэхээр энэ хадны зөвхөн зураг биш, хадны шүлэг, хадны магтаал, хадны одоо тэн дээр бичсэн түүх гэдэг бол өөрөө бүр гайхамшигтай тийм зүйлүүд. Тэгэхээр энэ юм бол би улс орон бүхэнд байдаг байх гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр Монголд энэ санаачлага өрнөлөө. Тэгээд энэ санаачлага олон улсад ингэж түгэн дэлгэрэх баха гэж ингэж бодож байна. Тэгээ тэр бүхнийг хэрэгэл зурж байгаа тэр арга тэр бүхнээс нь үзээд одоо орчин үеийн чинь бүр насын тогтоодог болсон юм байлээ шүү дээ. Энэ хадны зураг бол тэдэн он зурсан юм байна баг. Тэгж гаргаж ирэх боломжтой болж байгаа юм. Тэр бол гайхамшиг. Тэгээд цаашаага дэлхийд бол энэ дэлхийн уран зургийн дотор бол би энэ хадны зургийн одоо ийм баг чиглэл гарч ирэх байх гэж бодож байгаа. Тэр сюрреалист гэдэг шиг, Далигийн гаргасан гэдэг шиг одоо тийм одоо юу бол тэр Айзовскигийн одоо зурж ирсэн тэр Тэнгисийн давлгаа гэдэг шиг тэр одоо Хятадын тэр гоохоо зургийн урлаг шиг тийм одоо гайхамшигтай зүйлүүд бас гарч ирж магадгүй л дээ. Тэгэхээр энэ бол тэртээ тэргүй байж байгаа ийм одоо чиглэл байгаа. Ингэж бид нэр одоо харах хэрэгтэй. Тэгээд нэг гайхамшигтай юм бол Монголын энэ хадны зураг одоо Европт хүртэл яг адилхан байна гэдэг. Хойд Америкт адилхан байна гэдэг байгаа байхгүй. Монголчууд бас их сүрхий одоо юу яадаг. Ер нь сайн юм гараад ирвэл энэ ер нь биднээс эхэлсэн байхаа гэж бид нар тэгж боддог бас тийм сонин улс л. Газар үрэл энэ сайн юм эхэлсэн л байх. Ер нь энэ Төв Азиас хүмүүс нүүдлээд энэ Хойд Америк руу явсан байх гэж бид нар бас боддог шүү дээ. Тэнд байгаа тэр индиануудын хэрэгэлдэг үг нь Монгол үгтэй зарим нь адилхан байна. Тэгээ Монгол дотроо тийм нутрахдаг үзэлтэй. Монгол дотроо бүрийн Алтан уулсаас явсан байж магадгүй. Бараг манай нутгаас явсан байж магадгүй гэж ингэж бодоод. Тэнд олдсож байгаа хувцас, тэнд олдсож байгаа археологийн материалууд, тэр зүйлүүд гэхэд Африкийн Сахарын цөлөөс жишээлбэл олдсож байгаа жишээтэй. Тэгээ Монгол зөвхөн энэ хадны зургийн энэ одоо гайхамшигтай хөдөлгөөнийг дэлхийд даяар өрнүүлж байгаа. Бид нар бас ийм үүрэгтэй юм шиг байна. Монголчууд бол одоо энэ Аз, Европыг холбосон, тэгээд одоо өнөөдрийн энэ ойрхот орнотыг холбосон дэлхийн хамгийн том хуурай газар дээрх гүрэн байгуулсан улсууч. Энэ бол бас тийм амархан хүмүүс хийчдэг ч ажил биш байх гэж бодож байна. Лавл биднээс өмнө тийм гүрэн байгуулсан тийм үндэстэн байхгүй, биднээс хойш гараагүй. Тэгэхээр энэ бол бас монголчуудын хийх ёстой санаачлага байж магадгүй. Тэгээд дээр нь хөх толбтой төрдөг. Хадан дээрээ зурагта, хонгон дээрээ хөх толбтой төрдөг ийм л одоо улс байгаа шүү дээ.
Инхээр энэ бол бас учир байна. Ингээд энэ одоо сайхан гайхамшигтай энэ одоо үйл хэрэгт оролцсон энэ олон байгууллагууд байгаа. Манай сургуулиуд, манай эрдэмтэд, судлаачид энэ хүмүүст одоо маш их талархал илэрхийлье. Тэгээ бидний одоо энэ гадаадын энэ одоо зочид өнөөдрийн энэ хуралд ингэж хөрөлцөж ирж ингэж ач холбогдол өгч байгаад одоо бид нар талархал илэрхийлье. Тэгээд энэ сайн үйлс энэ дэлхийд дахинд дэлгэрэх болтугай. Энэ өн нэртний үлдээсэн гайхамшигт өв үргэлж мөнх одоо байх болтугай. Тэгээ бидний үед одоо бидний үеийнхэн энэ үйлсэд хөв нэмэр оруулах ёстой. Бүгдээрээ одоо хамтарч хөв нэмрээ оруулъя. Бид нар чаднаа гэж ингэж бодож байна. Тэгээ хурлын үйл ажиллагаанд маш их өндөр амжилтыг хүсэн өрөөё. Баярлалаа. За баярлалаа ерөнхийлөгч. Өнөөдөр ямар ч байсан энэ хадны зураг судалдаг, сонирхдаг бүх хүмүүс тийм баярын өдөртөө одоо боллоо гэж би ингэж ойлгож байна. Тэгээд танд маш их баярлалаа. Ингээд энэ дэрт нэгдсэн үндэсний байгууллагын боловсрол соёлын шинжилгээ ухааны байгууллагын нийгмийн өөрчлөлт ба соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээ. Нийгмийн болон хүмүүнлэгийн шинжилгээ ухааны салбарын захирал доктор Дэндвийн Бадарч цаныг энэ дэрт урьж байна. Баярлалаа. Эрхэм мөндөд Монгол улсын ерөнхийлөгчөө энэ хуралд урагдсан гадаад дотоодын эрдэмтэн мэргэд хатагтай ноёдоо юуны өмнө ЮНЕСКОгийн ерөнхий захирал Ирина Боковын нэрийн өмнөөс эрхэм ерөнхийлөгч танд болон энэ хуралд хүрэлцэн та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлэхийн ялдамд хадны зураг судлах хамгаалах чиглэлээр ерөнхийлөгчийн тамгын газраас гаргасан санаачлагыг ЮНЕСКОгоос бүрэн дэмжиж энэ хурлыг ЮНЕСКОгийн ивэл дор явуулахаар шийдвэрлэснийг мэдээлэхэд таатай байна. Монгол орны төдийгүй дэлхийн түүх соёлын гайхамшигтай ховор өв болсон хадны зургийн асуудалд онцгой анхаарал хандуулж буй явдалд ерөнхийлөгч танд ЮНЕСКОгийн ерөнхий захирал Боковын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Мөн Монгол орны хаданд мөнхөлсөн түүхийг олон нийтэд сурталчлах, түүнийг хайрлаж хамгаалах талаар бодиттой төсөл хэрэгжүүлж байгаа ерөнхийлөгчийн хамгийн газар цагаан танд болон тантай хамтран зүтгэгч эрдэмтэд, зураач, бүтээлч хамт олонд цаашдын үйл ажиллагаанд өндөр амжилт гаргахыг хүсэн өрөөе. Хадны зураг бол ЮНЕСКОгийн анхааралд анх байгуулагдсан цагаас нь байсан юм а. Юуны өмнө ЮНЕСКО байгуулагдсан цагаас эхлэн хүн төрөлхтний түүхийн талаар үнэн зөв нэгдмэл ойлголтыг олон улсын хамтын ажиллагааны үндсэн дээр бий болгож дэлхийн нийтийн хүртэл болох зорилго тавьж ажилласан юм. Тодруулж хэлбэл 1947 онд ЮНЕСКОгоос хүн төрөлхтний түүхийг бүтээх олон улсын хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэрийг гаргаж байжээ. Энэхүү шийдвэр нь эрдэм мэдлэгээ чөлөөтэй солилцох, нөхцлөөр бүх нийтийг хангах, улмаар бие биеэ харилцан илүү ойлгох, тус тусын ёс заншлын талаар хамгийн үнэн зөв, яв цав мэдлэгтэй болохын тулд ард түмнүүдийн харилцааг хөгжүүлж, өргөжүүлэх, оюуны болон ёс суртахууны нэгдэл нягтралтай байх гэсэн ЮНЕСКОгийн язгуур үндсэн зарчмуудад бүрэн нийцсэн шийдвэр байсан гэдэг нь ЮНЕСКОгийн өнгөрсөн 70 жилийн үйл ажиллагаа харуулсан юм а. Дээрх шийдвэрийн дагуу хүн төрөлхтний түүхийн 7 ботыг туурвахта ЮНЕСКО дэлхийн нэр хүндтэй 450 эрдэмтдийг сонгон энэхүү бүтээлийг бэлтгэхэд татан оролцуулж дэлхийд нэртэй 30 эрдэмтдээс бүрдсэн эрдмийн зөвлөлөөр хилцүүлэн шүүж хэвлүүлсэн юм. Түүний дараа Африкийн түүх, Латин Америкийн түүх, Карибын түүх, Төв Азийн соёл иргэншлийн түүх, Исламын соёлын зарим асуудлууд гэсэн бүс нутгийн чанартай түүхийг хөндсөн нэмэлт 5 цувралыг эхлүүлсэн юм. ЮНЕСКОгоос бүтээсэн хүн төрөлхтний түүх болон бүс нутгийн түүхийн эдгээр бүтээлүүдэд хүн төрөлхтний балар эртний түүхийн уг сурвалж болсон хаданд мөнхөлж үлдээсэн зургийн талаарх судалгааны ажлын үр дүн тодорхой байр суурь эзэлсэн байдаг. Хаданд мөнхөлж үлдээсэн түүхийн эдгээр сурвалжууд нь хүн төрөлхтний соёлын харилцаа, нүүдэл суудал, мэдлэг болон үзэл санааны чөлөөт шилжилт, дайн дажин, хүн байгаль хоорондын харилцааны түүх юм а. Кембрижийн их сургуулийн профессор Марк Сапел хадны зургийг судалж мянган жилийн турш эртний хүмүүс хадны зураг ашиглан мэдээллийг бусад омог, үе явдам дамжуулан солилцож байсныг нэг ёсны өнөөдрийн сошиал сүлжээ байжээ гэж зөөрлж хэлсэн нь сая манай ерөнхийлөгчийн хэлсэн тэр мессеж гэдэгтэй бол
тохирч байна. Энэ бол санамсаргүй зүйл биш ээ. Хадны зураг гэдэг бол эхлэл төгсөлгүй түүхэн баримт юм аа. Хоёрт нь ЮНЕСКО хаданд мөнгөлж үлдээсэн зураг дусгалыг зөвхөн түүхийн үүднээс төдийгүй хүн төрөлхтний соёлын өв гэдэг талаас нь бас сонирхож байдаг юм аа. Өнөөдөр дэлхийн соёлын өвийн бүртгэлд 34 хадны зураг бүхий объектууд бүртгэгдсэн бол урьдчилсан бүртгэлд 20 гаруй ийм объект бол ороод байна. 2011 онд дэлхийн өвийн хорооны 35 дугаар ээлжид чуулганаар Монгол Алтай нурууны хадны зургийн цогцлборыг дэлхийн өвийн жагсаалтад соёлын ангиллаар бүртгэснийг түрүүнд хэлсэн. Хадны зургийг цаашид хамгаалж хадгалах талаар 2010-аас 12 онд ЮНЕСКО-гоос хүний хувьсэл, нутагшил, дархалт, нийгмийн хөгжил гэсэн хөтөлбөрийг Дэлхийн өвийн конвенцийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр эхлүүлж байсан юм аа. Энэ бүхнээс үндэслэн хадны зургийн талаарх олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн энэ хурал чухал ач холбогдолтой гэдэг нь бол харагдж байна. Энэ хурлын зорилго бол хадны зургийн талаар явагдаж байгаа эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүнгийн талаар мэдлэг мэдээлэл солилцохын сацуу хадны зургийн талаар хамтарсан үйл ажиллагаа явуулах арга зам, боломж, бололцоог тодорхойлох явдал юм аа. Хадны зургийн талаарх эрдэм шинжилгээ судалгаа нь зөвхөн археолог түүх төдийгүй угсаатан судлал, соёл судлал, социолог, хүмүүнлэгийн зэрэг тал бүрийн нарийн мэргэжлийн эрдэмтдийн хамтарсан судалгааны үндсэн дээр явагддаг учраас олон улсын ийм багийг ажилуулах нь чухал ач холбогдолтой юм аа. Нөгөө талаас хаданд үлдээж мөнгөлж үлдээсэн мэдлэгийг ирээдүйн үедээ хадгалж үлдээх, түүхийн ач холбогдол бүхий эдгээр археологийн эмзэг хэврэг баримтыг тайлах, хамгаалах талаар олон улсын хамтын ажиллагааг улам эрчимтэй явуулах шаардлагатай болж байна. Өнгөрсөн 7 хоногт ЮНЕСКО Нэгдсэн үндэсний байгууллагын байгаль орчны хөтөлбөр хамтран уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөл дэх дэлхийн өв ба жуулчлал гэсэн тайланг олонний сонорт хүргэсэн юм аа. Дэлхийн өвийн жагсаалд орсон соёлын өвд агаарын температурын өсөлт, цэвдийн гисэлт, далайн түвшин нэмэгдэх, ой төмөр зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг тандах, мэдэх, хянах, мэдээлэх асуудал чухлаар тавьж байгааг энэ тайланд бол онцгой анхаарал хандуулсан байна. Манай өнөөдрийн энэ хуралд хүмүүнлэг философийн олон улсын хороо СИБШ, хадны зураг судалдаг байгууллагуудын олон улсын холбоо ИФРАО, болон Австрали, Азербайджан, Америкийн нэгдсэн улс, Испани, Британи, Оросын холбооны улс, Өмнөд Солонгос, Сенегал, Франц, Хятад, Япон зэрэг орны эрдэмтэд бидний урилгыг хүлээн авч та бидэнд өөрсдийн судалгааны ажлынхаа сурталчилгыг туслагаас хуваалцахаар хүрэлцэн ирсэнд талархлаа илэрхийлье. Мөн манай орны нэртэй эрдэмтэд Монгол орны нутаг дэвсгэрт байгаа хадны зургийн талаарх судалгааны ажлынхаа үр дүнг танилцуулахаар бэлтгэсэн байна. Эцэст нь энэ хурлыг санаачлан зохион байгуулж байгаа ерөнхийлөгчийн хамгын газар болон тус хурлыг зохион байгуулахад санхүүгийн болон техникийн тал бүрийн тусалцаа үзүүлсэн олон улсын соёлын харилцаа нэгдмэл ертөнц сан, түүний захирал ноён Руслан Байрамов, шинжлэх ухааны технологийн их сургууль, Монгол улсаас Франц улс зугаа элчин сайдын яам, Монголын ЮНЕСКОгийн үндэсний хороо, шинжлэх ухааны академи, чулуун шастер, мэрэгэн ном зэрэг төрийн бус байгууллагууд болон бусад бүх байгууллага хүмүүст талархлаа илэрхийлж цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье өрөөё. Хадны зургийн талаар олон улсын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхэд Монгол улсын санаачилж буй энэ арга хэмжээ чухал алхам болно гэдэгт итгэж байна. Анхаарал тавьсанд баярлалаа. За баярлалаа Балуус захиралд. Бид нар хөтөлбөрийн дагуу ингээд завсарлах ёстой. Тэгээд гадаадаас ирсэн хүндэт зочид Монгол улсын ерөнхийлөгчтэй яг зураг татуулах гэм хүсэл тавьсан. Тэгээд ерөнхийлөгч зөвшөөрвөл энэ зураг татуулна. Манай бусад зочид бол энэ үүдэнд байгаа, зааланд байгаа, хонгилд байгаа хин Тэнгис болдын зурсан зургийн үзэсгэлэн үзээд жоохон цай уухыг урьж байна. Тэгээд мөн завсарлагаанаар нэгэн зэрэг үзэхэд бас төвөгтэй бол энэ танхимдаа үлдээд энэ Алтан улсын тухай Буурал Алтан урлан гэсэн бас баримтд ийм кино үзэх боломжтойг энэ ялдамт дурдъя. Баярлалаа. Завсарлага. 30 минут.